Улсын хурлын гишүүн Б инхвэр нь Бод Интернэшнл хувьцаат компани захирал Баясгалангаас 2 хүний хамт байлцчаад дөрвөлээ 500 мянган $500-ыг нэг удаа. За дээрээс нь 800 мянган $500-ыг дахин нэг удаа буюу нийт 1.3 сая $500-ыг бэлнээр авсан. Энэ асуудлуудыг надад одоо гэрчүүд холбогдох бас баримттай хэлсэн. За энэ асуудлыг би гэрчүүдийнх нь одоо нэр болон мэдээлэлтэй өнөөдөр авилтаа тэмцэх газар ингэж болж байгаа юм. За дээрээс нь Б2 бол Бод групптэй буюу голомттой өмнө нь ч маш их тийм одоо холбоотой байсан байна гэдэг ийм утга баримтууд гарч ирсэн. За энийг бол би тухайн үед бас мэдэхгүй байсан. За энэ бол Дэмбэрэл Тэрэнгийн Мөнх Эрдэнэ засгийн газрын хэрэглэх газрын тэргүүн дэд даргаар томилогдсон өдрөөс одоо миний хувьд бол ажиллаж гисэн. За очоод мань хүн Голомт банкнд хуулийн зөвлөхөөр ажиллаж исэн Мөнх Эрдэнэний хувьд. За Ламсурынгийн Отгон баяртай хамтарч за Солонг Мөнх партнер хувьцаат компани болон Legal Link CBA хувьцаат компаниар дамжуулан 5-7 төмөр зам буюу Бод Интернэшнлийн энэ одоо тийм ээ 1.3 тэрбум $500-ын хуулийн гэрээний хуулийн ахлах зөвлөхөөр мань хүн ажилласан Мөнх Эрдэнэ. За ингээд 5-7 төмөр зам хувьцаат компани Бод Интернэшнл группээс нийт үнийн дүнгээр 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан. Одоо дэд сайд Мөнх Эрдэнэийг би яриад штэ тийм ээ. Дэд сайд. За ингээд Мөнх Эрдэнэний хамгийн одоо ойрын найзнууд инхвэр. За энэ бол томилгоогоор ингээд нотлогдож байгаа. Тэргүүн дэд Зандан шатарт Б инхвэр тийм ээ одоо Мөнх Эрдэнэийг томилуулсан. За дараа нь хуульчууд одоо тэргийн одоо дэд сайдын албан тушаал гарангуут авсан. За би улсын газрын хэрэглэх газарт бас удаан ажилласан. Та бүхэн мэднэ. Нийтдээ одоо хэрэглэх газар ерхий сайдын одоо хугацааг тооцоол бас нийлээдгүй урт хугацаа. Тийм учраас миний хувьд бас мэдээллүүдийг авчихсан. Мөнх Эрдэнэ гэдэг нөхөр очсон цагаас эхлээд ерөөсөө л энэ бодиттой холбоотой гэрээнүүдийг устгах. За Эрдэнэс 5-7-той холбоотой цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулах, өөрийнхөө намтраас бодиттой холбоотой ажиллаж байсан хэсгийг хасах. За мөн энэ Солонг энэ Мөнх партнерс гэдэг өөрийнх нь сити сургуулийн 104 тоотод байгаа одоо скватер дөрүүдээр байдаг. Энэ бүх хувьцаа эзэмшлээсээ татгалцсан. За энэ бол ингээд дэд сайд бос одоо тэргүүн дэд босныхын дараа болсон үйл явдлууд та бүхнийг нягтлаад харчихсан зүйлтэй. Нэг үгээр л өөрөө энэ бодиттой холбоотой байгаа бүх нотлох баримтуудыг устгасан. За сүүлд дэд сайд болоод тухайн үеийн буюу 2019-2021 оны замын цагдаа дээр байгаа камерын мэдээллүүдийг одоо устгах оролдлогыг хийж байгаа ийм мэдээллийг би авчихсан. Тийм учраас энэ нөхрийг бол яаралтай одоо төдгөлзүүлж шалахгүй бол энэ нотлох баримтуудыг одоо устгах ийм зорилгыг өөрийнхөө одоо өнөөдөр байгаа албан тушаалыг уруулан ашиглаж хийж гинэ гэв.